Сайн байцгаана уу? Хулан бит хоёр подкастын шинэ дугаар эхэлж байна. Намаа Хулан гэдэг. Подкастын маань сонирхон үзэж, сонсож байгаа та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэнтэйгээ 7 хоног бүр шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. За ингээд шинэ дугаарынхаа сэдэв рүү орцгоё. Өнөөдрийн дугаараар хамтдаа 2008 онд гарсан Oxford Murders буюу Оксфордын аллах нэртэй триллер, мистери төрлийн детектив киногоор дамжуулан логик ба философийн сонирхолтой ертөнцөөр хамтдаа аялцгаан ийм нэгэн асуултын хариултыг хайцгаах болно. Логик үнэхээр үннийг илрүүлдэг үү? Эсвэл бид зүгээр л эмх замбраагүй ертөнцөөс утга зохиож байдаг уу? Ярилцлага эхлэхээс өмнө киноны үйл явдлыг спойлертгүйгээр маш товчхон та бүхэнд танилцуулъя. Киноны эхлэл сцен дайны талбарт нэгэн залуу ир доош сун ямар нэгэн зүйл бичиж байгаагаар эхэлдэг. Дайны сцен Оксфордын лекцийн танхим руу шилжиж, нэрт логикч Артур Селдон энэ хүн хэн болох, тэр яагаад дайны энэ аюултай нөхцөл байдлаас зүгтэлгүй амь насаа эрсдэлд оруулан байж бичиж байгаа тэр зүйл нь юу болохыг тайлбарлах бөгөөд түүний энэ яриаг оюутнууд нь чих тайван маш анхааралтай намгүм сонсцгооно. Ийхүү киноны үйл явдал Мартин хэмээх Америк оюутан Оксфордын их сургуульд өөрийн биширч хүндэлдэг профессор Селдмийн удирдлага дор логик математик судлахаар ирж нэгэн настай эмэгтэй гэрт өрөө түрээслэн сууж байгаагаар үргэлжилдэг. Тэр эмэгтэй профессор Селдны эртний танил найз нь байдаг. Профессор Селдон лекцийн дараа өөрийн бичсэн номын гарын үсэг зурх үйл ажиллагааны үеэр нэгэн нууцлаг бичиг хүлээн авна. Энэхүү бичигт профессорын настай эмэгтэй гэрийн хаягийн доор цаг болон тойрог дүрс тэмдэглээстэй байгааг профессор Селдон олж уншаад гайхаж эмэгтэй гэрт очиход гэрийн үүд нь Мартинтай таарлтана. Ийхүү нэг нэгнээс яагаад энд байгаа гайхан асуух зураа хоёул байшин руу хамт орох үед нөгөө настай эмэгтэй үхсэн байдалтай байхыг олно. Ингээд профессор Селдон Мартин хоёр цагдаад мэдүүлэг өгч энэ нь цуврал аллах байж болох магадaltaй болохыг ойлгож тэд мөрдөгчийн хамт дараагийн аллах болохоос өмнө алуурчныг олох эрэлд гардаг. That man was not mad. What was so important that he would risk his life for it? The enigma that he tried to decipher was the following. Can we know the truth? Or overseas student. What are you doing here? I live here. What's your excuse? Visit an old friend. I received a note during the conference. What did it say? The first of the series. Logical series with serial murders. So you mean there's going to be another murder after this one? I'm afraid so. I'm scared. If we manage to discover the secret meaning of numbers, we will know the secret meaning of reality. Circle, fish. Tell me what the third symbol is. An imperceptible murder. The only perfect crime that exists is not the one that remains unsolved, but the one which is solved with the wrong culprit. Би яриагаа эхлэхээс өмнө энэ киноны яг энэ хамгийн эхний эхлэл сценийг үг бүрчлэн хэлж өгье. Яагаад гэхээр яг энэ эхлэл хэсэг нь киноны хамгийн гол цөм утгыг өгүүлж байгаа гэж би ойлгож байгаа. Яг энэ эхлэл сценийн 2 минут хүрэхгүй үетэй энэ хэсэгт энэ киноны ерөөсөө хамгийн гол утга учрууд нь гол цөм утга нь гарчиж байгаа юм. Тэхүү. За тэгэхээр кино угаасаа трейлер дээр нь гарч байгаа ингээд нэг юм дайн байлдаантай сценэр эхэлж байгаа. За тэр нь юу болж байгаа вэ гэхээр дайны талбар дээр нэг залуу ир доошоо суугаад нэг юм ингээд бичнэ. Тэгсэн чинь энд тент чи ингээд бөмбөг дэлбрээл энд ч одоо их буу
нүчигнал энд ч бөөм байлдаан гэл сум те буудалцаа ингээл аимшигтай юм болж байгаа шүү дээ те. Тэг буудалцаанд дунд суугаад шүү. Тийм буудалцаанд дунд Суугаад шүү. байхгүй. Одоо Буудалцаад байгаа. Боковын дотор биш шүү. Тий. Бүр яг ингээд Яг хоёр талбарт. Тэг өөрөөр хэлбэл яг буудалцж байгаа хүмүүсийн буудалцж байгаа буудалцаанд дунд ингээд ил газар сууж шүү. Тий. Одоо нэг жоохон ингээл хөдлөхөд Тэгэл сум орж ирэл одоо тэр хүнийг одоо алах боломжтой. За тэгсэн чинь тэр дарга нь асууж байгаа. Оковын дотор бас дарга нь асууж байгаа. Тэр юу вэ? Гэл тэгдэг. Тэгсэн чинь нэг цэрэг эргүүлээ хариулж байгаа. Хүн байна гэдэг. Тэгсэн чинь юу үхсэн юм уу гэд асуудаг. Тэгсэн чинь үгүй ноёнтой. Тэг юу хийгээд байна наадах чаа гэсэн чинь бичиж байна. Дахиад хэлдэ гэдгсэн чинь бичиж байна ноёнтой. Дэвтэр дээр юм бичиж байна гэдэг байхгүй юу? За тэгэнгүүт энэ сцен цаашаана үргэлжлэнгүүтээ Оксфордын лекцийн танхим руу ороод одоо маш алдартай логогч номоо өөрийн бичсэн зохиосон номоо танилцуулах тэр юм өдөрлөг маягийн юм гэх юм уу да тий за лекц орж байгаа юм. За ингээд тэр профессор ярьж эхэлнэ. Ингэж хэлнэ. Тэр хүн бол галзуурсан биш ээ. Түүний эргэн тойронд их буу дэлбэрч, сумын хилтерхиинүүд эсгэр нь нисэж байхад ч тэр ажлаа үргэлжлүүлсээр байв. Учир нь тэр хүлээж чадсангүй. Тэр дэвтэрт бичигдэх бодлууд хитрхи чухал байсан тул дараа нь бичиж болно гэж хойшлуулах аргагүй байлаа. Оюун ухаан захирч юуг айлдаж байна? Тэр л мөчөд бичих ёстой. Нэг ч ганц секунд хойшлуулах боломж түүнд байсангүй. Бичиж буй зүйл нь ямар чухал байсан болоод амь насаа үл хайхар нь бичгэд хүрвэ. Юу бичиж байсан болоод тэр бусад хүмүүсийн адил бусад зүхтахыг бодсонгүй вэ? Энэ одоо дандаа профессорын лекцэн дээр яриад байгаа үгийг би орчуулад одоо ингэ хэлж байгаа тийм. Тэр бичиж байсан зүйл бол гэд одоо нэг юм ном харуулна. За яг энэ ном шүү. Логик философийн трактат. 20 дугаар зууны философид хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн бүтээлүүдийн нэг. Тэр цэрэг бол Людвиг Виткенштейн байлаа. Тэр бол хүний сэтгхүйн хязгаарыг тогтоохыг зорьсон хүн. Түүний тайлхыг оролцсон нууц асуулт бол энэ. Нэг асуулт асуусан байна. Гэт ингээд самбраа ингээд яраад өөр юм одоо самбар гаргаж ирээд түүн дээр нэг асуулт бичсэн байна. Бид үннийг мэдэж чадах уу? Do we know the truth гэдэг юм үгийг бичсэн байж байгаа тэр самбар дээр. Түүхийн туршид агуу сэтгэгчид нэг л зүйлийг ирж хайсаар ирсэн. Хинд ч ницаагдшгүй маргаангүй баттай ганц үнэн. Хоёр дээр нэмэх нь хоёр тэнцүү дөрөв гэдэг шиг ямар ч маргаангүй тодорхой нэг үнэн. Үүнийг олохын тулд Виткенштейн математик логикийг ашигласан. Хүний хүсэл сэтгэл хөдлөлөөс ангид өөрчлөгдөшгүй математик логикийн хэл шиг үннийг баттай тогтоох өөр арга гэж юу байх вүлээ? Тэр аажмаар ахсаар байлаа. Томьёо бүрийн араас томьёо. Алдаа мадаггүй ягшталт баримтлсан аргачлалаар. Эцэст нь тэр аимшигтай дүгнэлтэнд хүрсэн юм. Математикаас гадуур үнэн гэж үгүй. Хүн төрлөختний асуултанд хариулах хинч няцааж үл чадах ганц үнэмлэхүй үнэн гэж байхгүй. Тиймээс философи үхсэн. Учир нь одоо яг энэ номон дээрээс би яг одоо энэ хамгийн гол өгүүлбэрийг яг энэ номон дээрээс энэ номны төгсгөлд байгаа. Одоо энэ логик философийн трактат гэдэг номны төгсгөлд энэ 7 гэдэг дээр хэлж чадахгүй байгаа зүйлийн тухайд чимээгүй өнгөрөх ёстой гэдэг энэ өгүүлбэрээр тэр профессор яриа дуусчих. За ийм юм болдог. Би Людвиг Виткенштейн гэдэг хүнийг ичнээ сайн танил л да. Ичнээ сайн мэднэ л дээ. Танил та биш ээ. Ичнээ сайн мэднэ. Ягаад тэгэхээр хар багаасаа ерөөсөл энэ хүний ингээд ном хаа сайгүй байж байдаг байсан. Гэрт хаа сайгүй. Тэгээ бүр байхтай бүр яг ингээд уншаад яг юм итгэвтэйгээр уншиж байгаа хэлбэртэй буюу ингээд уншиж байгаа хуудасаа доошоо ингээд тавьчихсан тий.
ийм хэлбэртэйгээр хаасаагүй ээждэг гэсэн. Одоо таны урд ингээд те. Тэгээд энэ хүн бол яах аргагүй таны шүтэн мөн үү? Мөн байлгүй яг. За тэгвэл энэ шүтэнийхэн талаар Людвиг Wittgenstein гэж хийн? Яагаад энэ хүн танд ийм их одоо хүчтэй нөлөө үзүүлсэн гэдэг асуултаар ярилцлага эхлэе. Тэгэхээр тэр киноны ихэнд нэг юм үйл явдал болоод байна шүү дээ. Ингээл Оковондоос хоёр дайсан одоо талууд хоорондоо ингээд л зүгээр л буудалцаал шунгнаал тэнд дэлбрээд их буугаар буудаал тий. Бөөн галын дунд нэг нөхөр ингээд одоо тэр хэсэг чинь үз байгаа юм. Ямар ч тэр киноны тэр үг бүр тэр хэсгийн деталь бүр бол Юрус юм хэлээд байгаа юм. Бүр тийм нэг Юрус юм үйл явдал болоод байгаа байхгүй. Тэр дөрөв дотоо хэлчих шиг болсон тэр дарган цэрэгтээс одоо наа чи хэн ба юу вэ гэсэн чинь хүн байна гэдэг. Үгүй чи юу хийж байгаа юм гэдгсэн чинь юм бичээ сууж яана гэдэг юм уу? Тий. Үгүй наа чи галзуу юм уу гэдэг тийм үү? Тий. За тийм галзуу тий. Тэгээ профессор бол шилжээд энэ бол галзуу юм биш шүү гэж хэлж байгаа байхгүй тэр даргын хариултыг цэргээс өмнө хариулж байгаа тийм ээ. Энэ аягүй учиртай хэсэг тэр хэсэг бол тий. Тэр бол тэр юм бичээ сууж байгаа хүний тэр ер усын зүйл байхгүй энэ одоо хүний төрөг хүн төрлөختөнд ингээл те эргэн тойрон дайн болж байгаа л те би нэг халаал буудаал тент ч амт түүхэл энд ч юм дэлбэрж яхад л суугаад ингээ юм бичээ сууж идэг гэдэг ийм одоо үзэгдэл бол энэ бол одоо эрүүл саруул ухаан ердийн амьдралд ердөө байж боломгүй зүйл байхгүй юу? Итгээд нэг юм байна штэ тийм үү? Онцгой итгээд юм байхгүй. Тэр кино ингээ харуулж авч байгаа. Тэр харуулж байгаагийн цаана бол бас шууд философи яваад эхэлж байгаа байхгүй. Тэр байж боломгүй юм яваад шүү дээ. Хүний зүгээр энгийн одоо хүний логик ухаанаар бодохоор энгийн логик ухаанаар бодохоор ерөөсөө байж боломгүй юм яваад шүү дээ. Чи зүгээр л ухаанаар боддоо ингээд энэ тэнд юм дэлбэрэл бөөн алаан болж захтал нэг хүн философийн бүтээл бичээ суудж шүү дээ. Бид бол одоо уйлаа майлан болоо зүхтаа. Уйлаа тэр чи юу за ер нь бол зүгээр ердөө хүн тэмдэгж байж чадахгүй. Одоо тэгсэн яг тэр агшинд философи нээлттэй ийдсэн нэг философч уг нь тэр хөрхи цэрэг байгаа юм л да. Уг нь алдчих яваа цэрэг боо шүү дээ. Алдчихгаа явж байгаа. Тулдаж яваа. Тэ тулж яваа цэрэг шүү дээ. Тэгээ тулж явж байгаа гинтгэс суугаад нөгөө философи нээлттэй бичсэн. Энэ бол энэ кино ерөөсөө эхлэхдээ л энэ хүн бол ерөөсөө энэ хүний ертөнцөөр энэ хүнийг харж болохгүй шүү л гэдэг хэлж байгаа. За. Энэ хүн бол энэ хүний ертөнцийн хүн биш шүү. Ер бусын Энэ хүн бол нэг л тийм харин ер усын л оршихуу. За. Гэсэн санаа. Яг Wittgenstein-ийн амьдрал өөрөө тийм байхгүй юу? За. Ер бусын. За. Хүний ухаанаар жишгт хэцүү Wittgenstein-ыг ойлгоогүй л Буддааг нэг үзэхэд бас за энэ нэг буддаарах уу? За яг тэр эн чинь Европын аимшигтад баян үнэ. Одоо хүүхэд хамгийн бага хүүхэд. Европын хамгийн баян айлын баг уу? Хамгийн баян айлын одоо тэр үеийн одоо бийлгээдсэн баг хүл байхгүй юу? За. Баг. Одоо тэр Европын бүхэл тэр байлдаж байгаа зэвсэг, танк, те буу муу гэдэг нөгөө ган биш тэр гангийн үйлдвэрийн магнат аав Карл Wittgenstein гэж. Карл Wittgenstein гэж. За одоо тэгээд тэрний одоо хамгийн баг хүү. Людвиг Wittgenstein гэдэг хүн байхгүй юу? За. Тэгэхээр одоо шин би ягаад сая Буддатай зурлж хэлсэн гэхээр Будда шиг аавхаж чинь бүх хөрөнгнөөс татгалцсан. Тэр үеийн одоо Австрийн хуулиар хамгийн бага отхон хүү аавгаа өнгөрөх юм бол хөрөнгөний үлдэх байлтай. Хөрөнгөний ихэнх нь дийлэн ихэнх хөрөнгөний баг хүү баг хүү өвлөх шүү дээ. Хуулиараа тийм. За. Тэгээд Wittgenstein өвлөн тэр ч одоо замбраагүй баян амтан байхад биш. Замбраагүй баян амтан одоо хүн байхгүй юу? Тийм үү? Тэгсэн чинь аавынхаа өвлүүлж өгсөн бүх хөрөнгийг бүгдийг ах дүү нартээ тарааж өгөөд тийм үү? Бас тараахтай арай тэр гурван ихч маань арай жоох амьдрал тааруу
тэр ах нар гайгүй тэргээд гайгүй гэсэн ах нартай өгөөг байгаа шүү дээ. За юу. Жохон тийм эрен бэлдсэн нөгөө амьжиргааных нь байдлыг хараад өгтөө. Арай тэр үед яг та эмэгтэйчүүд ч нөгөө өвлөх хөрөнгө өвлөх хэдэр тал дээр мó эмэгтэйчүүдийг ялгарлах үзэлтэй байсан юм чинь эцэг хэрэгч ястай байсан. Тэгээд тэр ихч нартай өгөөд за өөрөө тэр айлын хамгийн бага отхон. Нэг хэсэг нь бол Пол одоо Wittgenstein гэдэг ахтай өгж байгаа юм. Тэр нь бол Европын төгөлдөр хуурч. За. Тэр Wittgenstein ах чинь одоо Европын бас л шууган тарсан төгөлдөр хуурч. Гэхдээ дайнд нэг гараа таслуулсан. Нөө гол одоо Чи төгөлдөрч хуурч нэг гаргүй болсон. Дайнаас эрэхтэй. Тэгэд ямар санда тэрний тэр төгөлдөр хуурыг тоглохын биширдэг одоо тэрэнд автдаг, шүтдэг хөгжмийн зохиолч нар нэг гарын төгөлдөр хуурын зохиолууд бичсэн байдаг шүү дээ. Хэд хэдэн хөгжмийн зохиолч нар. Хатан зориулж. Ганцхан гараараа төгөлдөр хуур тоглох. Прокофьев тэргээл одоо Орсын алдартай. Нөгөө Штраусийнхны баг Штраус тэргээл одоо нөгөө хөгжмийн агуу зохиолчтой. мөгт зохиолчд. Тэдний чинь тэд одоо тэгээд өшөө олон зохиолч нар одоо хөгжмийн мундаг одоо зохиолч нар. За юу тэд нар ингээд тэр Штраус бүр нэг нь бол нэрийг одоо мартчихад байх нэг хөгжмийн зохиолч нь нэг гарын төгөлдөр уурын концерт гэдэг зохиолч. Бүр нэр тийм. За юу нэг гарын төгөлдөр уурын концерт гэж. Тийм одоо гений төгөлдөр хуурч байсан юм шүү дээ. Ах нь бол гений төгөлдөр хуурч ах нь. Ер нь л тэр айлын хүүхдүүд бол гениуд байсан. Хирус хачин хүмүүс байсан. За яг энэ дашин дэлгэхэд харамсалтай нь 3 ах нь амиа орлсон. Яг 2 амиа орлсон гэдгийг нэг нь бол Америкт ч алга болцсон гэдэг. Гэтэ амиа орлсон байхаа гэдэг юм байна лээ. ямар айхтар юм. Тийм хачин Юусэн чи ерөслөө тийм байж тийм үү. За тэгээд тэр нэг гаргүй ахтай 3 ихчтэй. За. Тэгээд тэр 3 ихчтэйгээд гаргүй ах хэдэртэй бүх хөрөнгөөгд өөрөө гой гойлгоч үлдсэн. Одоо өөрөө юу ч үлдсэн. Ястаа нөгөө Гаутама Буддтай аавынхаа ордныг хаяад. Тий. Аавынхаа ордны ороод хаяад явдаг тэгээд шиг. нэг юм таар нөмрөөд явдаг үстэй Будда. Яг ингээд таар нөмрөөд алгуулсан. Тэгээд асуусан байгаа найзтай нүг чи яаж байгаа юм бэ гэсэн чи үгүй энэ намайг философч болоход их саад болно энэ мөнгө хөрөнгө. За юу энэ намайг одоо их буруу зам руу хөтлөнө гэд Философтгот нь саад болох нь биш. тий одоо би ер нь оюун ухааны хүн намайг ингээ оюун ухааны амьдралаар амьдрахад энэ надад саад болно гай болно гэд тэгж ярьж ирсэн байгаа. Ер нь хачин. Шинэ тэр бол баян айлын хүүхэд отхон хүү тийм ээ. Тэр үед бол одоо язгууртнууд нэг дайнд хүүхдүүдэд явуулж байгааг уг тэр баячуудад тийм ээ. Өөрөө бүр гойсорго тэр дайнд явсан шүү дээ. Одоо тэр кинонд гарч байгаа дэлхийн 1-р дайнд 14 онд аав нь өөрөө зүтгэсээр аав нь 13 онд нас барсан. Тэр чинь юм очтой 13 онд нас бараад аав нь Карл Wittgenstein 13 онд 1913 онд нас бараад. За аав нь. За тэгэнгүүт нь тэр бүх хөрөнгө өгөөд өөрөө таартайгаа үлдээд тийм өөрийгөө биетэй үлдээд тийм үү. Тэгээд тэр чинь дайнд яваад гисэн. За. За ингээд одоо өөрөө гойсоргоо дайнд явсан. За ухаандаа ааваас асар их хөрөнгө өвлж авлаа. Тэрийг тараагаа дууслаа. Тэнгүүтээ гуйсаар байгаад дэлхийн 1-р дайнд яваад өгдөө. Дайнд яваад гэж. 14 онд. Тийм. Австрийн зэрэгт хэлсээд. За. Гойсоргоод нөгөө уг нь биеийн байдлаас одоо тэмцэхгүйсэн байхгүй юу? Тэгсэн чи тэмцэхгүйсэн чи баг л уйлж гуйж байгаа л тэгэл арын алгаж байгаа л өөрөө тэр дайнд явсан. Тэгээд очиод тэр Австрид Дайны фронт тэр очиход тэгээд тэнд очисон нөгөө бие муутай цаанаас жоох өөрийнх нь бие муу учраас нөгөө фронтод арай арын ажил штабд хэлэх ёстой байхгүй юу? Тэгсэн чинь би яг одоо байлж байгаа газар очимоор байна гэдэг ингээд нөгөө дарганараа шалгаас алдаггүй. Тэргүүн фронт руу л явах гээд байна тий. Өөрөөсөө яг л галын шугам дээр очив. Галын шугам руу яг үн тий. Нөгөө төлөнтийн чинь гайхаал нөгөө очирд нь ч юу вэ тий. Би стэх орныхад төлөөл галын шугам дээр очимаар байна гэж уусараад очсон. Галын шугам дээр. Тэгээ очиод тэр галын шугам дээр тэр философийн бүтээл яг галын шугам дээр яг байлтж байхад тийм үү. Яг одоо шонгинж байхад тийм үү. Яг хажууд нэг пүүнэ одоо дэлбэрэлтүүд одоо буудлагын дэлбэрэлтүүд болж байхад одоо философийн бүтээлээ гэж сууж штэ. Логик философийн трактата. Тэгээд харин тий логик философийн трактатын энэ гол санаа нь бүх юм логик дотор байдаг гэдэг шүү дээ тий.
Энэ математикийн логик дотор л ерөөсөө энэ үнэн гэдэг юм чинь логик л асуудал. Одоо тийм ээ оюун сэтгэлгээний энэ алгоритм одоо оюун сэтгэлгээ яаж явах вэ гэдгийг тэр л хүрээнд явна. Логик гэдэг чинь яаж одоо гарцаагүй үннээс үе шаттайгаар теорем одоо дараагийн үннийг гаргах вэ гэдэг юм багхгүй юу? За. Одоо нөгөө түрүүний хэлдэг профессор хэлгээр томьёоны араас томьёо гэдэг шиг тийм. Тэр өөрийнх нь байж байгаа хардаа бүр өөрөө ямар ч логикгүй нөхөр үж шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Өөрөө байж байгаа ямар ч логикгүй байхгүй тийм. Чи ердийн хүний логикоор бодож болохгүй гадаг шүү дээ. Ер нь буддаа адэр шиг ийм агуу хүмүүсийг ердийн хүний логикоор бодож болдоггүй. Яг тийм хүн байсан өөр. Бүр хачин. Одоо тэр чин аавынхаа өнгөрөхөөс өмнө тэр юу Оксфорд руу явчихсан шүү дээ одоо тийм ээ Кембриж руу явчихсан. Тэгээ нэр Оксфорд илүү хуулийн сургалттай байсан. Кембриж илүү байгалийн шинжилгээ ухаан математикийн сургалттай байсан тийм үү. Тэгээ Кембриж руу явсан. Бертран Рассел дээр очсон. Тэр үед Бертран Рассел Муур өдр гэдэг чи одоо суу хэлхтэй философч одоо алдар зуун төгссөн дэлхийн ухаантнуудын тоонд орсон. Рассел чи ийм хүн байлаа шүү дээ. Таны бас нэг шүтээ. Миний бас нэг шүтээ Бертран Рассел гэж одоо Английн язгуурт уг нь гарлын язгуурт нөхрөлтөө. Тэгэхээр Бертран Рассел дээр очсон. Бертран Рассел дээр манайрыг очихыг өгн хин хэлсэн одоо тэр бас нэг сууд хүн Фреге гэдэг хүн. Би энд нэг юм философи нээлт хийх гэсэн чинь за чи залуу маань тэгээд Фрегед хэлсэн ба би энэ нэг философи нээлттэй математик логикээр нээх гэсэн ингээл нэг юм. Тэгэхээр н Фрегээс за би чам дээр юм зааждаггүй чи Рассел дээр очиод Бертран Рассел дээр очсон байхгүй юу? Кембрижд. Тэгээд би Рассел дээр очиж тэгээ Бертран Рассел одоо өөртөө нуулцыг гэдсэн нэг юм хачин өндөр оцгор залууг аваад уулзал гэж. Тэр нөөртөө чинь философи ярмаар байна. Тэр Рассел хэлдэг байхгүй ингээл эхлээл сонсоолгүй. За галзуу болов уу? Энэ галзуу юм болов уу? Ямар хүн бэ? Соо ихтэй болов уу гэдэг. Бүр ингээ гайхаад ингээ өөртөө яриад л ингээл. Тэр Рассел ингээл явж байгаа л ингээл гинт харсан чинь. За энэ бол яг соо ил байна. Тийм ээ энэ бол бурхан минь чинь миний энэ ертөнцийн хосгүй ухаараа зогсож байна гэж гадралж эхэлсэн гэж яриаг эсэлдэж байгаа. Миний мэдэж ойлгож байгаагаар энэ одоо логик философийн трактат гэдэг номынх нь их хувилбарынх нь оршлыг нь Бертран Рассел бичсэн. Тий. Тэгээд энийг тэр оршил дээр бичиж байгаа агуулга нь за энэ Людвиг Витгенштейн гэдэг хүн бол маргаангүй одоо юр бусын гайхалтай сэтгэгч логикч болмоо. Гэхдээ энэ бүтээл бол жаахан тууширсан юм гэдэг тийм тууширсан юм шиг надад одоо тууширж байна гэдэг тийм агуулгыг оршил дээр нь бичсэн байсан гэж би ойлгодог шүү. Тэр Бертран Рассел чинь өөрөө саалгаж өгөхгүй нөгөө Витгенштейн би тэгсэн чи Витгенштейн тэгжсэн Бертран Рассел угаас өөрөө сайн ойлгоогүй. Наад өмнөх үгээ бичгтээ наа чи өөрөө ч сайн ойлгоогүй юм бэлээ тэргээд аваа идэв байхгүй. За юу. Энэ хүмүүс энэ чи хоёр суут хүн яриад шүү дээ. Хүн төрлөختний хоёр суу бэлэгт уулзаж шүү. Бүр суу дараа нь бүр хачин нийтэнтэй юм болсон. Тэгээ Витгенштейнийг Кембрижид багш болох хэвээр. За тэгээ багш болохоор заавал би бүтээлтэй байх хэвээр. За тэгээ тэр бүтээлийн тухай одоо шалгалт авах хэвээр одоо тийм үү? Багш болох хэвээр Кембрижид. Тэгээ Кембрижид одоо хоёр одоо тэр өөрийнхөө агуу хоёр хүнийг Бертран Рассел Муур одоо Эдвард Муур гэдэг одоо бас философч. Хоёр одоо Рассел Муур хоёрыг одоо та нэг шалгалт аваадах тийм жагшаар нь явуулсан байна шүү дээ. Шалгаж жагшаар. Тэгээ нөгөө хоёр нь ингээд очиж шалгалт авсан. Тэгээд яг хөтэ тэр ч одоо өөр юм ёс төдий болно шүү дээ. Тэдний ярьж байгааг өөр улсууд ойлгохгүй гад чинь яаж ойлгох юм бид нар чинь. Харин хэлээр яриад байгаа шиг ингээд логик математик логик яриад. Тэгээ хүмүүс тэрийг ойлгох ш. Гэтэ нөгөө Витгенштейн тэрээр шалгалт өгчээд за яг хаа гэхдээ та яар ч гэсэн цаа ойлгоогүй би мэдчихлээ гэсэн. Нөгөө шалгалт авч байгаа хоёр гэдэг ч шүү дээ. Та яар ч гэсэн цаа ойлгоогүй. Гү чи бүр мэрт. Бертран Рассел хоёрыг одоо Английн оюун ухааны оргил болсон хоёр нөхрийг одоо ингэн гэдэг чи одоо бас доромжлооч байгаа юм шиг тийм ээ. Ийм хүн байсан байхгүй юм чи. Ийм нөхөр.
энэ чинь тийм хачин. Тэгээд одоо тэр Кембрижид багсалж ирсэн одоо тэр фронт руу явж байгаа шүү дээ. Би түрүү одоо үйл явдлыг жоохон төрүүлээд нөгөө дайны хэсгийг ярьсан. Одоо тэр нөгөө шинжлэх ухааны карьерийг ярьж шүү дээ. Тийм шүү дээ. Одоо философийн карьерийг тэр Кембрижид болж байгаа юм баггүй. Тэгээд тэр чинь Кембрижид багсалж болж ирсэн чинь аав нь өнгөрлөөгөөд буцаж Венда ирээд тийм ээ хам хөрөнгөө тараагаад тийм үү. Тэгээд ихчтэй бол харин өөрийнхөө зургаар архитектурын өөрөө гаргасан зургаар одоо Венд тэр нь одоо маш том үзэсгэлэн байдаг. Wittgenstein барьсан байр гэдэг. Тэр үеийн архитектурчдаг архитекторууд Вений архитектор гэдэг чинь одоо хамгийн Венд бол одоо дэлхийн суулгт архитектурууд бас байж шидэврүүд нь л очиж шидэврүүд л байж шүү дээ тийм ээ. Тэр нөгөөдөл нь бас шүтсэг гэж одоо их чахад байшингийн архитектор дараад. Гэхдээ би бол харахаар зүгээр л нэг байсан байлээ. Тэр архитектурууд ямар нүдээр харахаар шүтээд идэв би сайн ойлгоогүй. Тэгтэл шүтсэн гэж. Энэ ямар айхтар тэр архитектурын композицийг тэр байшингийн одоо үр өсгийн байдлыг тийм суус бэлгээр холбосон юм гинэ тэр одоо тэрийг би ойлгохгүй. Тэгээд өөрөө дайнд явцсан шүү дээ. За. Тэгээд дайнд явсан шүү дээ. Тэгээд дайнд явж байгаа тэр чинь олзлогдоод. За. Италийн цэргүүдэд олзлогдоод. За. Италич нөгөө Антантын дан гэдэг нөгөө талд нь байлдчихсан. Тэгээ олзлогдоод. Тэгээд тэр олзонд байж хахад нь Wittgenstein-ыг Бертранараас мөр Кембрижийнхаа арай гэж хөөцөлж нөгөөдгий чинь сул болж авсан олцоогоос. Тэр чинь суу өлгдгөө агаа их. Тийм үнцэнтэй шүү дээ. Тэр чинь одоо бараг Английн Кембрижид тэр ухаантнууд л одоо бүр захиа өгсөн байгаа юм. Энэ хүнийг суллж өгөөч. Энэ хүнийг та нар битгий бараг л алчаараа тий. Наа ч одоо ертөнцийн суу билэг явж шүү гэдэг ингээд. Тэгээд тэр хүмүүс тэрийг яаж олох вэ? Тэгээд тэгж суллж өөрийг авч ирсэн тэр гэдэг байхгүй юу? Wittgenstein-ийг. Би яагаад Wittgenstein-ийг шүтэх болсон гэхээр зэрэг яг хөө мэдээж хэрэг тэр бүтээлийн одоо наад Отгонбаяр багш дээр орчуулсан энэ Бүжинламтер орчуулсан байлээ. Би бас тэднэртэй сайн энэ ямар ч байсан их гайхалтай орчуулсан байна лээ. Гэхдээ мэдээж хэрэг энэ жоохон орчуулсан Отгонбаяр орчуулгын редактор нь Бүжинлам. Улсын их сургуулийн философийн тэнхимийн багш нар тийм. За энэ бол би хараад бол үнэхээр өстой гайхалтай орчуулсан байлээ. Энэ орчуулгад маш хэцүү ном байх ёстой. Би бол гайхалтай. Угаасаа нөгөө одоо юр бусын тийм ойлгомжгүй ном гэдгээр бас их алдартай шүү дээ. Тэгээ өөрөө баахан хүмүүс сургачаад наад намын чинь төгсгөлтэй байна шүү дээ. Хэлж болохгүй зүйлийг битээ хэлжээ гэж өөрөө хэлчихвээ. Тэгээ өөрөө лоб бичээ хэлсэн байхгүй. Тий. Тэгэхээр чи энэ номыг ингэж зориглож барьж бичнэ гэдэг бол энэ хүмүүс орчуулна гэдэг чинь аюу хэцүү шүү дээ. Философиг ингэж орчуулна гэдэг. Талархахгүй нэ тий. Би тэгээд талархаад барахгүй. Үнэхээр гайхалтай. Би тэгээд бас өөрөө ингэж одоо ингэж харсан зарим нэг юм ингэж үзсэн. Надад бол одоо ер нь гайхалтай орчуулсан санагдсан. Монгол хэл рүү нэж буулгана гэдэг бол одоо их хэлээр нь уншаад ойлгохгүй. Бертранараас л мөр уншаад ойлгохгүйс юмыг одоо монгол хэлгүй буулгач нэгдэг ч одоо ер нь мөн авраг ажил шүү дээ. Үгүй тийхгүй яах вэ? Тий. За тэгээд эн чинь наад намаа биччихээ. За би одоо ингэ философи асуудал шийдэхгүй төрлөختөө одоо тэр 2500 жил философийн төлөө талгаа гашлахсан тэр бүх асуудал нь би шийдэж өглөө. Даач. Одоо тэгэнгүүт түрүүний нөгөө нэг энэ хиний кинон дээр гарч байгаа профессор Артур Селдмей хэлж байгаа тиймээс философи өгсөн гэдэг үг нь яг киноны зохиолын драматик байдал болохоос биш яг үндсэндээ бол жинкнээсээ хэлсэн үг нь болохоор юу гэсэн бэ? Философи дууссан. Одоо би философи асуудал шийдчихсэн. Би философийн асуудлыг шийдсэн болоо. Одоо ингээ философи өгсөн гэсэн үг шүү дээ. Асуудал байхгүй болсон ч өгсөн байх дараа үст. Тийм үү. Ингээд яваад нөгөө чи яваад гэдэг байхгүй юу? Хаашаа явсан гэж над руу баг сургууль багшлах яваад гэсэн. Баг сургуулийн багш болох гэсэн. За. Тэгээд бас одоо тэнд боловсролын хэлцээр нь очиод надад нэг хажуудлын нэг аймагт одоо манайгаар нэг аймаг руу очиод хөдөөгийн аймагт очиод жоохон захтуу дүүрэг рүү явах нь шүү дээ тий. Дүүрэг би өөрөө очиж нэлээд Венес очиж илээ. Би тэр баг сургууль дээр нь очсон тэр Пухберг гэдэг хотыг тосхны баг сургууль дээр нь очсон л доо.
Очоод адсаваад. Очоод адсаваад би Эйнштейнээс нэг адс авсыг дараа нь Зүрхэт явж байхдаа нөгөө Зүрхэт явж байхдаа би Эйнштейнээс нэг адс авсан шүү дээ. Надад нэг юм ингээл нэг юм салхилгачихгүй л дээ. Бас тэр баг сургуульд очиад бас ингээл өрөөнд орсон ч бас ингээл өөдөөс нэг юм салхилчих шиг болсон. Тэгэл би адс аваад за монголчууд минь ухаантай байгаасаа л ингээл адс авсан. За. Тэгээд тэр баг сургуульд очиад за тэр бол намайг Wittgenstein-ыг одоо бас нэг шүтэх маш үндэслэл болсон. За. Ямар учиртай гэхээр Wittgenstein-ыг бас агуу философийн хажуугаар агуу нэг зүйл хэлсэн. Тэр өөрийнхөө тэр философийн нээлтийг яг амьдрал дээр хэлсэн юм. Ерөөсө хүний оюун ухаан бол бага ангиас эхэлдэг юм байна. Тэр бага ангид бид хүүхдүүдэд энэ хичээл хэлийг логикийг яаж заана. Тийм үү? Тэгвэл хүний хүүхдийн оюун ухаан тийм болно. Өөрөөр хэлбэл бид анхнаасаа л хүүхдүүдэд энэ хэлийг зөв заах юм бол хэл гэдэг бол одоо компьютероор зүйрлж ярих юм бол програм хангамж байгаа. За. Одоо тийм үү? Компьютерийн програм хангамж. Компьютер чинь софтвер гэдэг үстэй одоо програм хангамж. Тэр компьютер чинь тэр програм ямар нэгэн тэрүүгээр л ажиллана шүү дээ. Компьютер чинь. Бидний тархийг хардвер гэж үзвэл түүнийг ажилуулж байгаа софтвер нь хэл. Хэл ямар вэ? Миний оюун ухаан тэгж ажиллана. Тэгэнгүүт одоо наадах чинь энэ номын чинь нөгөө одоо энэ номноос чинь нэг хоёр ишлэлийг л одоо байн ярьж хэлж идэг штэ тий. Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар мөн. Тэг одоо наад өгчин 5-6. Чи наад өгчнөөс одоо энэ хиймэл оюун гарахаас өмнө компьютер гарахаас өмнө энэ 1921 онд хэвлэгдсэн ном. Чи боддоо энэ нэр үнэхээр энэ бол өстө төгс оюун ухаан гэсэн үг шүү дээ. Энийг хэлнэ гэдэг бол энэ ямар айхтар үг хэлсэн гэж байна. Ганцхан өгүүлбэр дотор тий. Ямар айхтар өөрөөр хэлбэл компьютер гарахаас өмнө аливаа оюун ухаан бол тэр оюун ухааныг ажилуулж байгаа хэлнээсээ л хамаардаг гэж хэлсэн байхгүй юу? За энийг дэлгэрүүлье. Гэхдээ одоо боддоо би компьютер дээр ингээд портран янз бүрийн хэлээр би одоо програм зохиодог үстэй тий. Компьютерыг одоо програмаар ажиллуулна шүү дээ. Тий. Тийм биз дээ. Код. Тэр програм код гэдэг чинь хэл үстэй. Хэл байхгүй. Тий, хэл. Програм гэдэг чинь компьютерийн хэл. Тий, компьютерийн хэл байна. Тэгэхээр тэр компьютер тэр програмынхаа дотор л ажиллана шүү дээ. За. Тийм үү? Microsoft-ийн програмаар одоо юу гэдгийг те өөр компьютер ажиллахгүй шүү дээ. Одоо өөр бусад компьютер тийм үү? Microsoft-ийнхаар зөвхөн одоо тэрэн дээр хэлээр ажилладаг програм л ажиллана. Macintosh-оор бол одоо юу гэдэг тийм үү? Тэрүүгээр ажилладаг л одоо Steve Jobs-ын л одоо юунууд ажиллана. Mac-ийн компьютерууд ажиллана. Mac-ийн компьютерууд ажиллана. Тийм үү? Тэрээс Windows-оор ажиллахгүй шүү дээ. Тийм биз дээ. Өөрөөр хэлбэл компьютер хэлээрээ л ажиллана. Тийм байна. Тийм үү? Тийм биз дээ. Өөрөөр хэлбэл Steve Jobs, Bill Gates-ийн бизнесийн агуу ухааныг өгсөн биз дээ. Гэхдээ хэлийн зохиочих юм бол компьютер чинь тэрүүгээр л ажиллана шүү гэсэн биз дээ. Wittgenstein анх. Энийг анх Wittgenstein хэлсэн байхгүй юу? Ерөөсөө энэ компьютерыг үндэслэгч энэ хиймэл оюун ухааны үндэслэгч чинь бүгд Wittgenstein-ийн философос санааг авсан юм шүү дээ. Wittgenstein-ийн шав бүгдээрээ Одоо Bill Gates биш. Энэ компьютерыг авах үндэслэн Alan Turing гэн тийм үү? За. Alan Turing гэж агуу одоо энэ John von Neumann байна. Эдгээр чинь Wittgenstein-аас анх философосын санааг авсан байхгүй юу? Ямар санда Wittgenstein-ийн лекцэнд Alan Turing суудсан байж л дээ одоо хичээлдэн суудаг байж. Тэгээ орж ирээд Alan Turing алгуу. За би хичээлээ заахаа боллоо гэж явуулдагслаа. Тэр олон оюутныг хөрг буга доош нийж байгаа үстэй тий. Яаж байгаа тэр нь? Үгүй яг над миний Alan Turing-ээс ойлгохгүй байхгүй л гэж байхгүй. За тиймдээ Bertrand Russell-ийг тэгээ хэлсэн ч одоо бусдыг бол инүүхэнд байлгүй дээ тийм. Үгүй ч одоо болтолгоорхийн энийг философийн трактатыг ойлгох гол үйлэл үзэж штэ тийм ээ. Дараагийнх нь философийн дэвтрүүдгээ намайг ойлгох гол бас л одоо л хүндрэлт усаар суугаа штэ энэ ч одоо энэ бүх одоо Денис Хасабисүүд юм уу тийм үү одоо Сүлеймен энэ одоо
нөгөө ChatGPT үчдэг чинь Сэм Алтман энэ Элон Маск идэж бүгд Wittgenstein-ыг л уншдаг шүү дээ. Тэр чинь энэ Wittgenstein зохиолын трактат эдгээр чинь тэдний Библи байхгүй юу? Алж энэ одоо цахиурын хүндийн бүх одоо суутнуудыг чинь одоо Питер Тейл Мили чинь нөгөө ерөөсөө ингээд Библи байхгүй юу ерөөсөө. сайхан хэллээ. Тийм үү, энийг ойлгож байна. Библи. Ойлгож. Тэгэхээр манер тэр баг сургуулийн багш болохоор явахын тулд өөрийнхөө Библийг заахаар явахгүй юу та. Тийм биз дээ. Тийм байна тий. Ерөөс анх хэлийн л зүйтэй байв. Одоо ингээд одоо юугаа философо нээсэн хүн чинь одоо миний ертөнцийн хязгаар, миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар мөн гэд хэлсэн хүн чинь одоо түүний эхлэл нь хаана байх юм бэ гэнгүүт баг сургууль байх. Баг сургууль тий. Тэр хүүхдийг зүгээр ухаан ороод бичиг үсгтэй болох. Тэгэл баг сургуульд очиод үлгээдээд авах гэсэн байна тий. Тэгэл тэр Ухааны. тий. Тэгэл тэр баг сургуульд очиод үнэхээр гайхалтай багш байсан гэдэг. Ер нь баг сургуульд очсон ч сач шүү дээ. Баг сургууль дээр очсон нэг сургуулийн захирал дээр нь орсон чинь нэг нөхөр орж тэр чинь нөгөө өөрийгөө Wittgenstein гэж хэлээгүй нууц нэрээ. Каламус ч үлээ. Тий Австрид Вен даяараа мэднэ уг нь. Тийм үү, Wittgenstein гэдэг. Ер нь Wittgenstein-ийнхэн гэдэг бол хачин гажиг ус гэдэг Австрид бүр тийм ойлголт бий болчихсон. Тийм үү? Нэг гаргүй төгөлдөр уурчж байж байгаа шиг тийм үү? Тэгэл одоо тэр мөнгө зөнгөө тэр Wittgenstein ч одоо Австрид даяар одоо тэр яруу найрагч нар уран зураг ачтад өөрийнхөө нэг өвлөх ёстой мөнгийнхаа тэр ах トゥ өснөртөөгөөд нэг хэсгийг одоо урлагийнхан төгсөн. Яруу найрагч нарт төгсөн. Бекер гэдэг хэвлэлийн газрын төлөөлөгчөөрөө дамжуулав. Миний нэрийг хэлж болохгүй шүүгээд бүр нэр мэрэж болсон. Тэгээ тэнд ч бас их хачин домог шиг юм ярьдэн штэ. Рилке гэл одоо нэг зур аччлөө нөхөр ингээл гинтгэл амар мөнгөтэй болсон чи юу гэсэн бэ гэсэн. Үгүй нэрээ битээ хэлээрэй гэсэн. Нэр нь уцалсан санхүү одоо нэрийг шидэт нэг мөнгө лээрээ салдаггүй тэгээ яруу найрагч зураач нар төр чинь. Тэг мэдээж суруудад нь суруудыг л одоо яадаг байх нь л да тий. Суруудыг дэмжсэн байх нь л тий. Тэр үеийн одоо Венийн одоо амьдралын өртгөөр бодоход тэр яруу найрагч тэр орон зураачдад зүгээр суугаад насаар амьдрах мөнгө гэсэн байгаа юм шүү дээ. Зүгээр суугаад насаар амьдрах. Нөгөө хөргнөөсөө нөгөө ач нөгөө сайхан үнэхээр гайхалтай салбар нөгөө явж тий. Өөрөө нөгөө Wittgenstein зүгээр нэг тийм математик гэдэр мэддэг инженерийн сэтгэлгээтэй хүн биш. Өөрөөсөө тэр урлагийн талаарх тэр мэдрэмж нь бол ертөнцийн тэр урлагийн аг тэр урлаг боловсрол зааны ялангуяа хөгжмийн талаар энэ номон дээр одоо энэ урлаг судлаач нар ч одоо энэ Wittgenstein ингээд соёл ба үнэт зүйл гэдэг энэ номч бас гараа авлах шүү дээ. Энэ барууны урлаг судлаачдын ч одоо энэ дээр чинь тэр урлагийн тухай үнэхээр гайхалтай мэдсэн байдаг. Гайхалтай ер нь Wittgenstein-ийн үгийг ингээд зарим нэг үгийг ингээд ер нь жоохон сэтгц хүнд болсон үед тэр үзчихдэг их зүгээр. Шаардлагатай тэр сүмийн тухай сүм бол шумлыг номгддаг газар юм аа гэж. Одоо тачаал ядлыг номгддаг газар сүм юм аа гэх. Тэгэл тэр сүмд очиол гэж байхгүй юу. Жишээ нь иймэрхүү гайхалтай үнэтэй. Тэгээд хамгийн гол нь тэр шавнар нэг хайртай байсан тэр багангийн одоо шавнар нь. Яг бол манайр ингээд хүүхдүүдийг дагуулаад музей хичээлээ заахтаа байгальд тунд дагуулаад те музейгээр дагуулаад урлагийн хичээл нь музейд, байгалийн хичээл нь ойд те физикийн хичээл нь хаан чим. Тэр хаан чим одоо тэгэлэрсэн. Ингээл ерс яг амьдралтай холбооч заа. Энэ ургамал нөгөө тэр хүүхдүүд дээр очил энэ ургамал гэл нөгөө латин хэлээр билээ те бүгдийн заагалагч нургал. Бүх юм заа. Гэхдээ яг нэг тэр анх сургууль дээр ирээд тэр багшуулаа гэдэг эрэхтэн тэр сургуулийн хичээл эрхлэгчин чөлөө захиралтанд нь уулзаад та ямар хичээл заах вэ гэдгсэн чинь ямар ч заана шүү дээ бүгдийн заана. Бүх хичээлийг би заачна. Та ямар цалин хүсэж байна гэдгсэн. Над цалин хэрэггүй. Гэхдээ та яахаа хоол ундг гэсэн чинь яг хоолныхаа шохрог өгчөөрөө. За. Тийм л хүн баг шүү дээ. Тэгсэн. Нөгөөд бол нагаад өөрийгөө бас
Каламус ч үл юу үлээ нэг өөртөө тийм нэр өгсөн байгаа. Тэр ээж талынхаа нэрийг өгсөн байгаа. За. Нөгөө итгэжтэй ингэ танихдахгүй гэдэг шүү дээ. Тэгээд үнэхээр яг одоо нэг сайхан гарал одоо тэр нэг сургуулийн нэг юм жижигхэн байранд тийм үү? Хоолны шохроо өрдөөд амьдэрсэн. За. Гэтэ багш гэдэг бол зүгээр супер багш. Супер багш. Гэхдээ ерөөсө хүүхдүүд нь тэрнтэй цуг хичээл заалах дуртай. Гэтэ өөрхийн харамсалтай нь бол тэнд очиод бас хүмүүсийн их тийм айгуу тийм хүмүүсийн уваагүй аран шангуудын цогцолтонд ороод нөгдөг чинь. Бас их жоохон сэтгэл санаа нь бэртсэн байна. Ер нь хүн бол бас их таарах юм биш үү гэж. Яг бол тэр чинь аргагүй. Ингээл ертөнцийн сууг үлгтэй хүн чинь нэрэл Кембрижээс ирээд шүү дээ. Тэгээ нэг баг сургуулийн багш болоо. Хамгийн баян айлын хүү, Кембрижийн оюун ухааны дээдүүдийн дунд одоо суусан хүн тийм. Оюун ухааны язгууртан тийм үү? Тийм. Тэгсэн нэг юм жижигхэн тосгонд хурж ирээд багш болоод тэгсэн чинь жинхэнэ ардын амьдрал руу орсон. Тэгээ хинээс ч юу ч нэхээгүй тийм үү? Тэгэл жинхэнэ одоо амьдрал руу орсон. Түүнийг их хачимаа гэж хүмүүс ачирсан. Өөрөө ч их хачин хүн байсан. Тийм үү? Тэгээд яхахгүй. Гэхдээ тэр мэдлэг зэтлэг нь аймаар тэр гайхалтай мэдгэж байгаа. Ямар санда тэр Австрид одоо тэр тосгонд мэдхгүй нэг том юм өөрөө хөдөлгүүрчүүний нэг юм нэвдэрчжээ. За. Тэгээд тэрийг одоо Венх нь яг тэрийг зохиосон хийсэн компанийн инженер иржээ. Зохион бүтээсэн инженер иржээ. Нөгөөдхөө засчихдаггүйсэн чи Wittgenstein Аливенийг хараадахыг гэж засцсан гэж. За ийм л хүн ердөө. Тэр хүн ингээл тэр хүний оюун ухаанаа чиглүүлсэн газар бүхэн л ингээл тэг юм ингээл цэцгэлж идэг. Одоо юм ингээл шийдэгддэг гэсэн тийм. Тэгээд тэр хүүхдүүдтэйгээ тэгж явж тэгээд манер тэр 4 жил багшилсан 20 онд очиод намар очиод тэгээд 24 он хүртэл багшилсан. 3-4 сургуульд дамжсан. Тарнбах гэл нэг баг сургуульд байсан. Дараа Оттертэл гэл тийм ээ Пухберг гэл ингээд явсан. Их доктортой багшлаагүй зүгээр жоохон байхаараа хүмүүстэй таарахгүй тэгээ явцдаг нөгөөдөг чинь. Бас яг нөгөө нэг ганц юм бүлэг хүүхдүүдэд биш өөр тосхны өөр хүүхдүүдэд бас ингээд багшлаа гэсэн бас санаа байсан байж магадгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө хүнтэй нэгдүгээр таарамжгүйсэн. Заримдаа гинтгэ огцон мууртай хүүхд мөхөд гар хурж гэсэн. Гэхдээ тэр бол гүтгэлэг гэж ярьдгийн. Эцэг эхчүүдийн гүтгэлэг гэж. Хамгийн гол нь тэнд очиод нэг юм харсан чинь манер хичнээн сайн багш байх тусам багш нар нь натаархаад нөгөөдөг чинь. Бусад багш нар натаархаад. Тэр нөө сэтгэл нэг имзэггүй юм байл да. Айгүй юусэн имзэггүй. Гэхдээ юм онцгой чи имзэглээд таарна тийм л хал та тий. Тэгэд атаархаад ингээд эцэг ихээр янз бүрийн матаас өчүүлээс болдоггүй. Зөө юу. Уг нь бол сурагчдын хайрт багш байгаад байдаг. Тэгсэн чинь бусад багш нар бол бусад хүмүүсээс нөлөөгөө бас одоо хүний л заамдаа тийм ээ. Одоо яг нөгөө хөрхи тэр багш нарыг хинч тоохойлоод нөгөө сурагчд тийм ээ. Тийх нь биш тэгсэн байх нь шүү дээ тий. Ол чинь тий. Чи тэр чинь бурхан ирээд өөрсдөн заагаад байгаа юм чинь. Тийм байна. Wittgenstein чинь Кембрижийг сургуулийн бурхан гэд нэрлэдэг юм чинь. За. Бурхан ирлээ гэтэр хоорондоо тэгж ярьдаг тий. Бурхан ирж байна гэтэр гэж ярьдаг. Тийм хүн байсан юм чинь. Тэгээ тэр бурхан нь очиод одоо бурхан зааж байгаа юм чинь мэдээж тэр нөгөө багш нар ч балартын байгаа үсттэй тийм ээ. Гэхдээ тэгээд тэр чинь бага ангийн одоо герман хэлний зөв бичиг зүйн дүрм гэдэг ном бичсэн юм шүү дээ. Тэнд багшилж байхдаа хэл бол логикгүй байхгүй юу? Тэр хэлсэн байх өөрөө. Тэгээд одоо болтол тэр Германы баг сургуулийн боловсролын одоо сурагчийн одоо үндэс болж явдаг гэж одоо болтол герман хэлнүүдийн. Өөрөө тийм ном бичсэн. Гэтэ хамгийн гол нь Wittgenstein-ыг би тэрийг хараад нэрээ чинь бага ангийн багш л одоо тэр хүүхдээ оюухан хэм болохыг шийддэг болсон байхгүй юу? Бага ангийн багш гэдэг бол энэ ертөнцийн хамгийн эрхэм хүн. Бид одоо монголчуудын нэг ойлгох хэрэгтэй. Бид нар бага ангийн багшаа л одоо бүгд
энэ хамгийн өндөр цалин өгөх хэрэгтэй, хамгийн өндөр байр суурь тавих хэрэгтэй те. Яг бол бага ангийн багш нар бидний хүүхдүүдийг ухаантай байх уу, тэнийг байх уу гэдгийг шийднэ. Виткенштейн анхнаас. Тийм учраас аав нь бол одоо Виткенштейн их гүнээ биширдгөөд би хотын дарга байхдаа бага ангийн багш нар дотроо шагналт уралдаан зарладаг байлаа шүү дээ. Би Монголын түүхэнд байгааг аргамжиж тэр чинь. Би бага ангийн багш нарыг одоо саятан багш гэдэг ийм шагналт зарлж одоо бага ангийн Улаанбаатарын бага ангийн багш нар тэмцэж одоо нөгөө заа харах хүүхдэд хичээл заа харгаараа өрсөлдөөд өстой нэгийг үздэг байлаа шүү дээ. Тэгээ хамгийн дээд шагнал нь 5 сая, бусд нь сая төгрөг авдаг. Одоо тэр үед сая төгрөг гэдэг чинь манай бага ангийн багш нарын хувьд бол одоо өстой 5 сая төгрөгийн шагнал литр гэдэг чинь одоо ямар санда шагнал авсан багш нарын чинь нүдэн нулимс гараад иддэг гэсэн чинь. Гэхдээ бид нар амьдралдаа чи юм олж үзээгүй, энэ хүндэл үзээгүй гэдэг. Харамсалтай миний тэр арга хэмжээгд нэрээ зогсоодсон. Гэхдээ таны Исоолийн имийг зогсоосон. За тэр яах вэ? За тэр яах вэ? Тэгэл одоо энэ дашин Нямбатар дээрээс л гуймаар энэ боловсруулаас та нар бага ангийн багш нартай л энэ хамгийн өндөр цалин өгөөч. Бага ангийнхаа багш нарын нийгмийн асуудал шийд. Тэгвэл энэ Монголын бүх эцэг эхчүүд өр хүүхдийнхээ төлөө санаа зовхгүй амьдарч болно. Бүх эцэг эхчүүд өр хүүхдүүдэд дэлхийн хамгийн шилдэг сургуулиуд сургаж чадна гэдэгтээ итгэл найдвартай амьдрах болно, тийм үү? Яг бол бага ангийн багш нар хөрсийн тавьдаг, суурийн тавьдаг. За энийг бол харин аав нь бол энэ Виткенштейнээс ухаарч авсан. Энэ бол үнэхээр үнэн. Одоо тэгээд энэ бага ангиас нь бүх хэмийг заана гэдэг энэ Виткенштейнээс сургалтын арга барил чинь барууны нийгмийн арга барил болсон байхгүй юу? Сургалтын. Одоо энэ цэцэрлэгийн насны хүүхдүүд тийм ээ бага ангийн бүх сурах хүчийг одоо энэ манад байж байгаа энэ American School гэдэг чинь дандаа энэ нөгөө Виткенштейн ингээд бодит амьдралыг танилцуулах аргаар заадаг чинь энэ учиртай шүү дээ. Энэ чинь ийм сургалт байгаагүй. Яг Европын одоо тэр Виткенштейн үеийн сургалт чинь шүү дээ тийм ээ. Нөгөө тангад ном шиг заадаг сургалт байсан. Нэг дээр нэмхэн нэг тэнцүү 2 өдргээ заадаг тийм үү? Тэр бүх юмнаас чинь салгаад тийм ээ. Тэгээд яг амьдрал дээр ингээд тоглоомоор хичээл заадаг чинь Виткенштейнээс эхэлдэг юм байхгүй юу? Лүжиг Виткенштейн. Энэ боловсролын хувьсгал хийсэн юм шүү дээ чинь. Оюун сэтгэлгээнд эргэлт хийсэн тийм үү? Баг боловсролд эргэлт хийсэн. Тэгээд Виткенштейнийг уншны дараа бас нэг ойлгох юм байдаг. Би энийг бүр зориуд залуучуудтай хэлмээр санагддаг те. Залуучуудтай. За хамгийн гол нь ном сайн уншаарай гэж хэлмээр байгаа юм. Ном. Тийм. Тэгэхээр ч одоо уран зохиолын номч бай те. Ном их унш. Яг бол номч нөгөө хэл байхгүй нөгөө текст байхгүй юу? Тэгэх юм бол нөгөө софтвер чинь сайжирна. ертөнц чинь тэлхэн байна. ертөнц чинь тэлнэ. Софтверч програм чинь сайжраад ингээд юу гэдэг вэ шинчлэгдээд байна. Апдейт хийгдээд байна. Апдейт хийгдээд шүү ингээл. Гэхдээ яг одоо өөрийнхөө сурж байгаа мэрэгжлийн номоос гадна бүх төрлийн шинжлэх ухааны номнуудын энгийн хэлбэрчлэлцээ одоо бол орчин үед бүр үнэхээр гайхалтай болсон шүү дээ номнууд чинь тий. Шинжлэх ухааныг маш ойлгомжтойгоор энгийнээр тайлбарлаад хэлсэн байж дээ. Гэхдээ тэгээ зөвхөн шинжлэх ухааныг биш ээ. Ерөөсөө софтверээ апдейт хийхин тулд шинжилхийн тулд Достоевскийг уншаарай гэх гэдэг шүү дээ. Достоевскийг гиснээс Людвиг Виткенштейн чинь өөрөө Достоевский болоод Толстойгийн фэн байсан гэдэг юм байлээ шүү дээ. Тий. Үгүй тий Достоевский Толстой байна. Достоевскийн жишээ нь одоо Кармазовын хүүхдүүдийн ном. Үгүй одоо та нар ч тэрийг бараг айгаад уншихгүй л баг л та тий. Гэтэ зүгээр нэг Карманы ном болгоод нэг үгүй тэгэл нэг Кармандаа гэл унш. Би дахин хэлье. Та энийг уншнаар та Кармазовын хүүхдүүдийг уншнаар шүү дээ. Таны хүний тухай ертөнц ямар айхтар тэлнэ гэж бодож байна. Та өөртөө хүний тухай ямар ч ойлголтгүй байснаа тэр номыг уншны дараа ойлгоно. Ойлголоо. Пөө хүн гэдэг чинь бурхан миний чи юу вэ гэж асуулт тавина. Одоо юу? Бүр юу вэ чинь? Энэ хүн гэдэг чи ийм юм уу? Хүний бүрийн уран яруу гар одоо чи өөрөө хэлвэл энэ хүний тухай чиний ертөнц ингээл зүгээр л ингээл явчих зүгээр хийлэгдэл явчихсан. Одоо тийм орон зохиол 10 сэтгэл судлалын ном уншсан дайтал юм болох нь шүү дээ Кармазовын хөвгүүд. Тэгэлгүй яах юм бэ чи. Тэгэл одоо ингээд нэстэ хүний тухай залуучуудын мэдлэг маань ингээ харагдаад байдаг байхгүй юу? Ном уншихгүйс болоод. Тэгээд хүний тухай дандаа ийм буруу ойлголттой тэрнээс болж би энтэйгээ хэрэлдээс болохгүй. Жойси Уиллисийг за энэ нэстэ яг үнийг хэлэхэд би
уншаачаал гэж зөвлөн тийм үү? Би гэж унших гэж үлээл үзэж байгаа. Би тэгтэл нэг уншичаал те. Нэг зав гарахаар л харах гал гэдэг. Яг бол энэ номыг ер нь гүйцэд уншсан байхгүй гэдгийг. Гэтэ энэ номын гайхамшигтай юм. Жойс Уиллисийг уншсны дараа өөрийнхөө ухамсар чи яаж ажилтгийг ойлгох болно. Хүний ухамсар ямар олон янзаар ажилтдаг. Чиний ухамсар дотор шүү дээ. Шашны хэсэг гэж байгаа. Чиний ухамсар дотор рационал хэсэг гэж байгаа. Чиний ухамсар дотор тийм ээ эмоци хэсэг гэж байгаа. Ухамсар чи юм олон модултай гэдгийг тэр ухамсар дотороор аялж байгаа байхгүй юу? Жойс юуч. Хүний жинхэнэ ухамсар гэж юу юм бэ гэдгийг анх уран зохиолын аргаар хэлсэн байхгүй юу? Тэр нь дотор нь аялуулсан байхгүй юу? Чиний ухамсар дотор чөтгөр яваа. Чиний ухамсар дотор нөгөө одисэн аялалт таарладаг тэр нөгөө янз бүрийн төрлийн амьтд чинь явж байгаа тий. Ухамсар дотор чинь ерөөсөө энэ бүх юм байгаа. Чи өөрийнхөө ухамсарын дотор аялаач гэж Жойс өөрийнхөө ухамсар дотор аялцсан юм байна. Ямар гоё юм бэ тий. Хүн төрлөختөө анх тэрнээс өмнө ухамсар гэдэг нэг юм бурхны бүтээсэн нэг юм байдаг гэж бодоод байсан байхгүй. Жойс ч гарч ирээд чамд өстой өчлөө ухамсар биш үү? Тэр ухамсар чи хоорондоо чиний дотор өрсөлтөө байж тийм чи тэрнээс нь болоод зовоод өчид юм аа гэдэг. Сэтгэл судлал тэр хэл зааж шүү дээ. Тэрийг хэлэх гээд тайлбарлаад байж шүү дээ. Тэр чи Жойс хэлсэн. Тийм учраас уран зохиолын аргаар. Тэгэхээр хүний ухамсарыг эрүүл байлгах нэг арга нь бол шинжлэх ухаанч үз, киноч үзтэй ямар нэг юм дээр хитрхи туйлширч болохгүй шүү. Тэгвэл энэ оюун ухаан эвдэрдгийн шүү, аюултай шүү. Хитрхи туйлширвал. Тийм учраас энэ олон янзын модулуудаа олон янзын хүний оюун ухаан угаасаа юм сониуч. Тэр сониуч зангийн байнгын одоо юм идэвхтэйгээр өөр зүйл рүү тэр сонирхлуудаагаа ингээд хөгжүүлээ чиглүүлээ. Тэгж оюун ухаан ч одоо чи өдөртөө нэг уул руу авирал энэ өндөр рүү авирж явах чинь л одоо нэг оюун ухаан ч та яаж энэ өндөр төрнө хизээ өрнө гэж байгаа чинь математикч хүнд бол одоо нэг математикээс салгаж өгнө шүү дээ биз дээ. Өөрөөр хэлбэл нөгөө оюун ухааны өөр ингээд хэсгүүдийг ингээд ажилуулад байдаг байхгүй. Тэгэхгүй чиний ухамсар зөвхөн математикаас л бүрдчих юм бол тэгэл аюул. Би хэрэг буруу хэлээгүй бол математикийг нөгөө ингээд гүн рүү нороод солиорсон олон эрдэмтэд байдаг шүү дээ. Солиорд шүү дээ. Олон эрдэмтэд. Одоо Гёдлгэл агуу эрдэмтэн хүртэл одоо ингээд сүлдээ солиороод би ерөөсө хоол идэхээр таргалаад байна гэдэг дэмэр сургал өнгөрцөн. Тийм үү? Тийм учраас нөгөө оюун ухааныг баланс өөрөөр хэлбэл ерөөсөө энэ сэтгэлийн зовлон гэдэг нь шүү дээ. Яг үүндээ өмч хөрөнгөдөө эсвэл ядарсантай хоол гэдгээсээ илүү энэ оюун ухааны юм олон одоо модулууд баланс алдсанаас л болдог шүү дээ. Ерөөсөө зовлон гэдэг чинь. Баланс нь барьцсан юм бол ядууч байсан аз жаргалтай байдаг. Битгэжтэй найтай. Битгэжтэй найтай. Эсвэл далайн энд дээр загасч байтай. Наран чарж байгаа загасчнаас баяа асуусан гэж байгаа. Баяа ярьсан хоёлаа те. Тэгээ нөгөө загасчин чинь нөгөө баян яриад л та би стад жаргалтай болохыг хүсэж байна уу тэгээд нөгөө ядуу нас асууж тэгээд яах их хөрөнгөтэй болохоор яадгийн таа гэдэг. Тэгээ яах гэдэг их хөрөнгөтэй болсон гэсэн чинь. Тэгэл сайхан далайн эрэхтэл нарлахгүй даа гэсэн чинь. Би тэгэл нарлж штэ. Тэрний төлөө та одоо ингэж их зовсон юм уу гэж байгаа шүү дээ. Тэр шиг л одоо бидний энэ оюун ухаан болвол ингээд ер нь өөрийнхөө энэ ухамсаруудыг бол модуль бүрээр ажилуулж хэрэгтэй тийм ээ одоо. Модуль бүрийг монголоор юу гэдэг юм бэ одоо юу гэж хэлвэл таарах уу гэхээр оюун ухамсар чи өөрөө олон эрхтнүүдтэй байхгүй өөрөө. Гар хөл мөл дээ. Тэгээ энэ эрхтнүүд бүгд л ажиллаж байгаа шүү дээ. Тийм ажиллагааны иржинд оюун ухаанаа зэрэг ажиллуулж байгаараа энэ бол эрүүл сэтгэлгээтэй болно гэсэн үг. Ойлголоо. Ном гэд ярьсных би ямар ч байсан подкастынхаа төгсгөлд нэг тийм нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Миний өвөө бидний өвөө бүх үр хүүхдийг төлөөлж би хэлж байгаа шүү. Бидний хайрт өвөө одоо зургийн энд байна. Тантай хүмүүс андуурах бай те. Энэ бол аав биш. Энэ бол миний өвөө. Төрийн соёрхолд ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гэдэг хүн. За өвөө маань бол анх сэтгцэн эмч мэрэгчлээ. Анхны одоо мэрэгжил нь бол сэтгцэн эмч мэрэгчлээ. Түүний дараагаар зохиолч болсон хүн. За би бол өвөөгөө Монголын Достоевский гэж хэлнэ. Бүр бахархалтайгаар хэлнэ. Түүний ном зохиолуудад энэ Монгол ах бай ерөөсөө энэ хүний сэтгэлгээ бүр ерөөсөө
бүх түүх, бүх зүйлүүдийг бүр ямар гайхалтай уран яруу бичиж түүний бүр ингээд сэтгэл зүрх оюун ухаанд ингэж бүр шигдэн мэдрэгдтэл бичдэг нь бол миний өвөөгийн одоо бүр гайхамшиг. Тэгээд би өвөөгийнхөө номнуудыг бүх номнуудыг хэвлэлтэнд гаргаад тэгтээ цаасан хэлбэрээр бол дуусчихсан. Гэхдээ M-Book гэдэг аппликейшн дээр өвөөгийн маань зан узар хойд насандаа очрно. Тэнгэрийн үгүйний эзлэл, хар хүн шувуу, хулан бит хоёр, амьдралын тойрог гэх мэтлэн зохиолууд нь унших болон сонсох хувилбараараа байж идэг. Тэгэхээр өнөөдрийн подкастнаас залуус маань би өөрийнхөө ертөнцийн хязгаарыг тэлье гэхдээ ямар ч байсан ном унших ёстой. Түүнийг уран зохиолын номоор эхлэе. Тэгээд Монголын уран зохиолоос эхлэе гэж байгаа бол би та бүхэнд өөрийн өвөөгийн энэ олон гайхалтай зохиолуудыг уншаарай гэж санал болгож байгаамаа. Тэгээд үнэхээр гайхалтай. Тэгэхээр тэр нөгөө чинь яг л тэр Wittgenstein-ий хэлдэг тийм ээ. Тэр монгол хэлийг л төгсүүлж. Яг Төгсүүлсэн хүмүүсийн нэг байхгүй та тийм ээ. баярлалаа. Яг хэлгсэн санаа юм. Маш гоё хэлжсэн баярлалаа. Өнөөдрийн маань дугаар ингээд өндөрлөн. Тэгээд маш сонирхолтой өөрийнхөө шүтэн биширж явдаг нэгэн ер бусын оршихуйн тухай буюу Людвиг Wittgenstein-ийн тухай сонирхолтой яриаг надтай хамт өрнүүлсэнд аавда маш их баярлалаа. Дараагийнхаа дугаараар мөн одоо сонирхолтой олон киногоор дамжуулж сонирхолтой олон сэдвүүдийг ярилцах болно. Баярлалаа. За баярлалаа.